За Boya 698699 кодтой Hanza брендийн бүтэн уран ажиллагаатай шаршуугыг та эхлээд ажиллуулахдаа гормын сонголтын дээр дороос хаалгах төвчлөр дээр дараад 20 минут 200 градус дээр байршуулад ямар ч ус ихгүйгээр хуураагаар нь эхлээд ажиллуулна. Тэгснээр үйлдвэрийн үнэрийг барилгах зорилттой байгаа. За хэрвээ бүтээгдэхүүн болгосны дараа цэвэрлэх шаардлага гарвал гүнзгий листийг хамгийн доод түвшин дээр байршуулад дотор нь 500 г ус хийж байршуулад 20 минут 200 градус дээр доор хаалгах горон дээр тавиад цаг нь болсныхан дараа арчаад авахд бэлэн тэтгэж гарч ирэх боломжтой. За энэхүү шаршуугийн бүтэн уурын ажиллагаатай шаршууг байгаа. За мэдээж ажиллуулахын тулд эхлээд гэрийн ханы цагтаагаар цагаа тохируулж байршуулна. За цагаа тохируулчаад цагны зурган дээрээ дараад артлын минутын цагаа бас тохируулах боломжтой. За ингээд цагаа тохируулсныхаа дараа цагны зурган дээр дарж тохируулсан цагаа тогтоох боломжтой. За ингээд цаг тохируулсны дараа дотроо ямар бүтээгдэхүүн хийж болох гэж тэр бүтээгдэхүүн дээрээ меню болон гараацаа сонгоно гэсэн үг. За сонгохын тулд мэдээж асаах төвчлөр дээр эргээд дарна. За тэгээд гормын сонголтын дээрээ дараад сумаараа дээшээ доошоо гүйлгээд гормын сонголтоо сонгоно. За дараа нь гараацын зурган дээрээ дараад сумаар бас муу ижил 30-аас 250 Цельс хүртэл хаалт хүртлээ өөрөө сонгоод гараацаа тохируулаад окей товчоод арах байгаа. За ингэснээр шархшуугээ таны өгсөн цаг болон гормын дагуу гараац болон гормын дагуу ажиллагаа нь эхлээд явна. За ажиллаж эхэлж байгаа гормон дээр нэмэлтээр сэрүүлэг өгөө гэх юм бол цагны зурган дээр удаан дараад сэрүүлэг идэвчгээр нь сумаараа минутаа тааруулаад буцаагаад цаган дээрээ тааруулаад тогтоох байгаа. За сэрүүлэг дуугарч бүтээгдэхүүн болсны дараа сэрүүлэг дуугарч унтрахаас өмнө унтраах төвчлөр дээр дараад унтрааж болно. Зогсоож болно гэсэн үг. За энэхүү бүтээгдэхүүн болвол дотроо 77 литрийн багтаамжтай гүнзгий хавтгай 2 листтэй 1 сараалчин твштэй 15 кг даацын аюулгүй гүйдэг замтай мөн хойноо синстэй гэрэлтэй бүтээгдэхүүн байгаа. За гэрэл нь ямар үүрэгтэй вэ гэхээр ил гадар шарсан юм шиг гадруу шаажуулсан болон ил гадар шарсан юм шиг шаргал болгож өгнө гэсэн үг. За мөн дотроо бүтэн уурын ажиллагаатай шахшууга уучраас хажуудлын хэсэг дээрээ 500 г ус хийдэг товчлууртай байгаа. За энэхүү товчлуурыг нээснээр дотор нь 500 г ус хийж байршуулад зориултын цоолгоотой болон цоолгоогүй хоёр төрлийн листэн дотроо бүтэн жигнэж болгох бүтээгдэхүүнээ хийгээд гараац болон гормын тохиргоогоо өгөөд байршуулах байгаа. Хэрвээ энэ дотор дутуу 500 г-аас дутуу ус байршуулах юм бол уурын ажиллагааны зураг нь анивчиж дохио өгнө гэсэн үг. За тэгээд уурын ажиллагаагаар ажиллуулахын тулд та хаалганы дээд хэсэгт байрлаж байгаа уурын ажиллагааны тусгай меню, зураг менюг харж байршуулж ажиллуулж болно. За хэрвээ шарх зориултаар ажиллуулах гэх юм бол хаалганы доод хэсэгт байрлаж байгаа зураг менюг хараад ажиллуулах боломжтой. За бүтэн уурын ажиллагаатай шархшуугээ Boya 698699 кодтай бүтэн тооч удирдлагын шархшууг та бүхэндээ танилцууллаа. Нэмэлтээр хэлэх гол давуу тал нь юу вэ гэхээр болц хэмжигцүү байгаа. Болц хэмжигцүүг энэ хажуудлын хананд байршиж байгаа ханд нь нэг үзүүрийг хийгээд энэ урт зүүг нь болохоор бүхэл махандаа зоож өгснөөр болцсон болохоор өөрөө дохио өгөөд унтрах зориулттай байгаа.